Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай ухцоор радио нэвтрүүлэг. Сайн мэцхан өрхөмдөд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио цай ухцоор утга уран зохиолын цаг нэвтрүүлгээрээ та бүхэндээ зохиолч Сэрчин овогтой үүр цайхын их хүн бодит амьдралаас идвэлсэн хайрын туучийн 2 дугаар дэвтрийг албан ёсны зөвшөөрөлтөөр хуваалцаж байгаа. Ингээд зохиолын үргэлжлэлийг та бүхэн шууд эфирээс хүлээн сонсноо. Зохиолч Сэрчин овогтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас идвэлсэн хайрын тууч 2 дугаар дэвтэр 59 дугаар хэсэг. Хэсгийн төлөөлөгч 2-3 цаг давхсаар домжийн дээрвэл бүгд унтаад өгсөн бололтой. Хинбэ гих бүсгүй хүний дуу сонсогдоод шүлэнц зурн лаасаах нь өдрийн бүсгүй хагаад хүүхдээ тэрврээд унтаж байсан нь тэр ачаа. Гэрт өөр хин шалгаа. Баруун талаар унтаж байх ёстой дом чалга. Төлөөлөгч нүдэндээ итгэсэнгүү дахин лавлан харвал хов хоосон. Наад хувцаа солиод явахгүй бол харагдхаа болчт юм шүү. Гэх шаравган үг сонсогдох шиг болоход хэсгийн төлөөлөгч өвдөглөн суугаад аха та надад туслаач те. Эхнэр маань төрөхгээ төрж чадахгүй маш хэцүү байна. Надтай хамт хөнгөн дөрөхтөн таны тус хэрэгтэй байна шүү те. Гэт чангаар уйлах нь холгүй илхийг сонсоод орон дээрээс боссон бүсгүй. Төлөөлөгч аав сум руу яваад удаж байна. Одоо бараг орчихсон баха. Хөнгөн хөлдөө халиу мороо унаад гарсан учраас 2 цагч болоогүй яваад орчихт юм гэж байна. Түүний хэлхийг сонсоод төлөөлөгч ичих шиг болж өндийн хувцаа хальтгвоод харин эхнэр маань төрөх гэж зовоогоод ухаан санаа жоохон самууралтаа явнаа. Уучлаарай намайг гисээр гарах гэхэд бүсгүй босож үгүй та цай уугаад яваач гэвэл үгүй араас нь очиж олж авахаас хинийд очдөг юм болоо. Нөгөө хинийд гэд төгдөрснэ. Очоод ном судрыг нь уншиж байгаа бахта хэлэх үү яах вэ? За дүрсэн хэрэг. Эхнэрт нь тусуулж байхад гайгүй хэлгүүтэй гэж болоод нэрийг нь хэлээд явууллаа. Нэрийг нь сонссон төлөөлөгч "Гүй манай хажуу айлын хүн байх шүү дээ. Гүй намайг гарахад ирээгүй байсан та. Хаагуран зурчигдэх үлээ эн чинь" хэмээн бодсоор моронтой мордож "Шүү" гэж ташуурган тайхуулж эхэллээ. Байн үндэсхийн суудлаа засан давхихта "Эхнэр минь намайг очтал. Дахиж битгий л өвдөөсөө" гэж залбирх нь холгүй амандаа давтан өвөлсээр. Төлөөлөгчийн гэрт орж ирсэн домч хүүхнийг харснаа. "Гүй энийг хардаа. Орны толгоор руу авчиж толгоогоо хавчуулаад багтаа яах вэ? Гүй энэ хүүхнүүд нэрээ хэцүү хүмүүс шүү. Төрөх үед ч тэгээд хэцүү дээ. Бүр байх суухаа олж яддаг юм шиг байгаа юм. Доод арцгны яс салаад нийлдэг юм гэсэн шүү. Базарвааны умбат. Энгийн хүн хамгийн сайндаа 54 өвдөлт даадаг болж төрж байгаа хүн чинь харин 108 өвдөлтийг давж гардаг юм да гэсээр арц өгүүлж хад "Алуу зул барайдах" гэж шаравгаг шавдууллаа. Өөрөө босож очиод төрөх гэж бүү ихийг хэсэг харж байснаа. "Аашгүй салдаг толгойтой ор байна. Алуу" гэд орны толгойг дээш нь өргөн салгахад бүсгүй толгоогоо татаж босож ирээд "Энэ манаг хар юм. Үгүй ядаж ингээд толгойг минь салгаад өгөхгүй. Ястаа нэг амьдралаас тасарсан хувьсгалч хүн шүү. Таныг хайгаад зөрөөд явчихсан бололтой. Бүтгэлгүй гэдэг нь" гэхэд
Домчир хонь өргөж байгаа юм шиг. Хай. Ингэж чанга дуурайад. Гү яаж яваач нэ? Ир нөхрөө муулаад. Энэ гэрийг чинь авч яваагүйг муулаад байвал танах гэдэг аль яаж өнгөтөө өдтөө явдаг юм. Дахиж тэгэж болохгүй шүү охин минь. Хүүхдийнхээ аавыг чи ил хайрлахгүй бол өөр хин хайрлах билээ дээ энэ чинь. Хэмээн зөөлөн хэллээ. Бүсгүй өвдөхөө болжээ. Гэрт найд ханиад болж шуугалдан саяхан газар тэнгэр нийлэх гэж байсан гэр огт юу ч болоогүй мэт намжим тайван амгалав. Домчир завилан суухтаа өврөө уудлан дайлангаа гаргаж ирээд дотроос нь бөөрөнхийн ногоончлуу гаргаж ирээд одоо удахгүй чи өвдөж дууншиж эхэлнэ. Үл ялэг мэдэгдэхэд гэж хэлж дуусаагүй байтал бүсгүй нүүр минчээж ирснэ. Аха би бийцсамаар байна гэж өндийхт нь дард суулгаад наадах чинь бий засах биш. Одоо л хүүхд чинь жихнээсээ гарах гэж байна. Ус нь удахгүй асгарнаа. Алуу энийг амандаа хий. Ингэсээр нөгөө чулууг гартанд бариулахад жаахан шижиглэнгүү харж байснаа. За төрсөн хэрэг гэж бодсон бололтой өмхөө давлаа. Уг чулуу аманд ормогц өөрөөсөө тайвшруулах үйлчилгээтэй шүүрлэл ялгаруулдаг бөгөөд тэр нь өнчин тархинд очиж нөлөөлөд маш ихээр тайвшруулдаг учраас хүний биеийн яс хийгээд булчин шүрмсийг шууд удирддаг бүх булчирхаан системийг дарангуйлдаг байна. Өвдөхөө мэдрэхгүй төрөх гэж буй эмэгтэй биеэ чангалахгүй учраас маш хурдан төрдөг учиртай. Үүнийг хүмүүс ижил гэж боддог ч яг үнэндээ ийм л учиртай. Шүлстэй урвалд орж шүүрэл үсгдэг хатуу биет гэдгийг хинчүүл мэднэ. Домч шүүрэл ялгарх хэсгийг хэдэн майн амандаа хэлж дууны хүчээр удирдах бөгөөд тэр үгийг хэлмэгц шүүрлийн ялгарл ихсэж улам тайвшрал өгнө. Огт юу ч хэлэхгүй бол хичнээн шүлстэй урвалд орсон ч үелзэл долгион үүсгэж ялгарл үүсэхгүй. Ийм шидэт үгнүүдийг домч хэлхэл үүрэгтэй. Эдгээр үгнүүд мөн чанартай алдаа язгуурын хэлнээс үүдэлтэй монгол хэлнээс үүссэн бөгөөд аюур бидний судраар дамжиж буцаж нутагшаад байгаа нь энэ. Ухаангүй мэд буцаа тавьсан хэсгийн төлөөлөгч замдаа морио бахардуулан унагчхаад яахаа мэдхээ байсан ч морио хаяад шууд явган гүүхээр шийдлээ. Өвгөн хэрэгслээ авчираагүй учраас шаравгаагаар хонх авчруулан хэмнэл тааруулан үе үе хонхоо зохиж байснаа. За одоо гарахт өгч байна шүү. Алуу хүүхдийг авахд бэлдээрэй. Хүүгийн салгаж хайж бэлдсэн үү охин минь? Бэлдээгүй бол галт хийгээд ариутахад орхичих. Түлээгээ нэм. За ил бах нь одоохон. Ингэсээр төрөх гэж буй бүсгүн гидсэн дээр гараа тавиад зөөлөн эргүүлэн байх нь огт өвдөлтөө мэдрэхгүй байгаа бүсгүн инээдтэй харагдаж. Үгүй нах. Яагаад байгаа юм бэ? Юу ч өвдөхгүй байхад төрөнч гэж юу ах вэ? Үгүй яана. Ямар ичмэр юм бэ? Гэх мэтчлэн бодож суудал гинэт доогуур нь хатгах шиг болсноо нүд нь харанхуйлан газар тэнгэр нийлэх шиг болж нүднээс нь гал мансхийн ёо гэж чангаар ойрлон хүчтэй дүлтэл гэрээр дүрэн хүүхдийн дуу цорайтлаа. Охин төржээ. Домчир үнэхээр гарын домтой хүн билээ. Гар нь хүрсэн газар бүр өвдөлтийг үлэн мэдрэн тайвширдаг нь алганаасаа ялгаруулдаг өвөрмөц үеэлзэл долгионтой холбоотой. Төвнийг бүсгүн хевлээд гараа хүргэмэц хүүхэд альж уухан доошлон доошлсоор яг л гарах агшинд ихтэн хүчтэй өвдөлт хормын зууртал мэдрэгдсэн нь ийм учиртай. Хүүг нь боож авсан шаравгаа нулимс туслуулан хөөрхөн охиныг тэрсээр ихтэн өвч уураг амлуулахад охины царай нэг л танил юм шиг содон сонин байхыг андарсан шаравгаа. Юу л юм чинь? Гисэр лавлан харвал зүүн духандаа мингтээ аавынхан царай тэр чигээрээ байх нь тэрэ. Их ончгсон минь, гурван эрдэнэ минь. Эн чинь гэхэд домчир хонховон хідэн ном дөнгнүүлэн уншснаа. Зайлуул. Хашаанда ирж төрчээд гэж битүү хатуу юм хэлээд дуугүй болжээ. Дууч юм уу? Эсэргүү хүмүүсийн толгойг эргүүлж
Хайр хэлээр тангадам уншсан чамайг чам шиг ховолцнууд ингээд үхэх учиртай гэж хар гэрээс гаргаад цаазлан хороохоор тууж яваа хоригдол хоёр буута төлөөлөгч нэг нь хэлэхэд лам захтай дээлөмссөн гэр айжуухан эргэж хараад үхэхэд айх зүйлгүй ч төрөхөд жаахан нэмэх зүйл биш. Та нар өнөөдөр намайг хороож байгаа мэт боловч голомтонд чинь төрсөн үрээ хороож чадахгүй лав гэж тайвнаар хэлээд огт нүүр нь хуурсангүй амандаа майн дүгнүүлэн уншсаар урагшиллаа. 60 дугаар хэсэг. Хоёулаа энэ хүнийг явуулчих уу? Хинлэн мэдээгүй ч дээ. Жалган даваачиж буудаад булчихсан гэхэд хэн мэддэг юм гэж арай өөр зөөлөн нэг нь хэлэхэд нөгөөх нь дууч. Хойсгалын эсэргүү мухар загтан та хоёулт нэг нэ. Чамайг дахиад нэг л үг хэлвэл буцаж очоод мэдээлээ шүү. Харин саяны яриа бид хоёрын хооронд болоогүй шүү. Дахиж нөгөөх нь юм дуурсангүй. Ламдэлтээр аажуухан урагшилсаар нөгөө харгисэр түүний араас буужа дараатах нь урдлаач чи. Яасан? Үхэн гэхээс хөлч нь урагшлахаа болчихсон уу? Окей. Би чамд санаа зовж байна. Чиний голомтноос нэг хэсэгтэй л би холдохгүй байх. Миний дураар болдог болчи. Би ч бас очмааргүй л байна. Гэвч чи бид хоёрын дураар болдог зүйл биш болол та. Ингэсээр урагшлахад ногоо малгатны ар нуруугаар хүүт оргин юм наалтчих шиг болчихно. Хэлсгэрэг тулгсан эрийн бие нэг л хөшинг болж амьгүй бие алхаад байх шиг санав. Ногоо малгай тэр дахиж юм хэлсэнгүй. Биеийн сонин оргиж ухаан нь дин дун явж байтал хажуу талын хүн зорьсон газраа ирлээ. Чи надад ажиллаа дуусгах. Миний нүгэл хийх тоо одоо дууссан. Гэхэд саяхан харгис байсан эрийн сэтгэл зүрх урагдах шиг болж. Хоёулаа энэ хүнийг чиний хэлснээр явуулчих уу гэж нэг л хүндий хоолоо гарган өөрийн биш дуугаар дугаархан тэрэ. Хэлсгэрэгт унсан хөөрхий ламэр нэгэнд ногоо малгатнуудын хараанд орсноос хойш гэж бодоод бие чөлөөлөн дотоод тамираа тууж яваа ногоо малгатны нэгд шилжүүлээд амирлан бөөнэ. Одоо түүний бие зөвхөн хоосон махал төдий явна гэдгийг тууж яваа улаан хувьсгалчид хэрхэн мэдэх вүлээ. Оюун санааны том үйлчлээ төр зур өстнийхөө бие шилжүүлж өөрийнхөө дотоод оюун санаа мөн чанарыг хамгаалж гардаг энэ чадварыг эзэмссэн цөөхөн хүмүүсийн нэг бол энэхүү бододын санваартан ир байсан бөгөөд зөвхөн монгол хүмүүсүүдийн онцгой чадвараас үүдэлтэй аюур бидний далдын талд нууцын нууц эрдмийг ийхүү өвлүүлж чадаагүй дэ сэтгэл нь ихэд хямарч байсан тул нүгэл үлдэж энэ аргыг үйлдсэн нь ч учиртай. Өстнүүд үргэлж санаа нь хувирдаг. Маш их сөрөг эрчим тээж явдгаас төр хорогдоод салахад хамгийн тохиромжтой биет гэж үздэг учраас түүний сонголт байсан. Харин тэрхүү өстөн хормын төдийд энэрх сэтгэл үүдэх байсан. Түүний биеэс оюун санаагаа дахин салгаж авч чадахгүй хідэн үе дамжиж явах нь ч бий. Гэхдээ түүний амьдрах тэр хідэн үе болоо хүний төрлийн солихын хооронд бол нүдгэрмхий төдийд л хугацаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хитгэн хормол гэсэн үг. Түүний эргэлдсэн үгэнд игдүүн хүрсэн нөгөө ногоо малгайтан харавч. Энэ муу намаа яг матхаар шийдлээ шүү. Шууд буудаж алаад нэрээ цэвэр байлгая. Химэн муу санаалж ташаандах нь нагаан бууга гаргаж ирээд булуулах газартаа ирсэн эрийн өхмөл цогцыг буудан хороолоо. Бууны амнаас их хүн муухай дарив нэртгэхэд угаж бэлдсэн нөхрөө нэг ч үг хэлэлгүйгээр ламмэр гултайн унлаа. Гүрчи галзуур гэж нөгөөдхөө зогсоох гэсэн ч аль хэдийн оройтсныг хараад төрөөхөн хэлж багт нь явуулчихдаг байж. Хөөрхий ламмэрд ямар ч буруу байгаагүй шүү дээ.
хамаг буруу надаас боллоо гэж бодоод нүднээс нь нулимс урсан тогтохгүй байх нь дааж гачлантай. Сарны гэрэлтэй бүдэг харанхуйд хамт явсан ногоо малгайт нь түүнд хурж хидэж өгөөд одоо чи бол би нүглээ үлдлээ гэхэд саяхан л харгас араатан мэт байсан ногоо малгайт нь сүгдэн суугаад дээрээс нь шороогоор болгоомжтой болж эхэллээ. Түүнээс хойш шоронгоос хэд хэдэн хилс хэрэгтнүүд жалганд аваачиж буудуулах нэрээр аврагдсан агаад тэд дахин хизээч ногоо малгайтнуудад баригдаж ирээгүй гэдэг. Ийм нэгэн түүх эсхийг төлөөлөгчийн нүдний өмнөр жирэлзэн өнгөрөхөд морио багтраач хайчхаад байдаг чулаараа сумын төв рүү харайж явахдаа зов тусан амарч. Байц. Ингээд би яагаад гинэт тэр ламыг боддог вүлээ? Өнгөрөөд хэдэн жил болж байхад ухаан санаанаас юрдөө гарахгүй. Бараг галзуурх төгтөг байсан. Эхнэр жирэмсэн болсноос хойш ордоос мартагдсан байснаа гинэт одоо санаанд ордог нь юу вэ? Хэмээн бодсоор дахин шогшиж эхэллээ. Нэг л мэдхэд сумын төвд иржээ. Эхнэр мал өвдөөгүй байхасаа тэр домчийг яадагч байсан. Заавал олж авна да гэж бодсоор хаалгаа нэн орвол эхнэр нь орон дээр гараад хөвтчихсэн. Хажууд нь нэраа хүүхэд тавиатай. Галын хөвөөнд шаравга баруун хаягаар нь домч өгөн суугаад судар уншиж суугаа харагдана. Залуу ирэм хэлсэнгөө эхнэр дээрээ шууд очиод "Хүү юу охин уу?" хэмээн хүүхдийн нүрийг харахтаа арвасхийн зог тусаж. Хэдэн жилийн өмнө тууж явсан зүүн духны минь бусад байдал төрөх яг хിവэр байхагаад түүнийг хорсон харж байсан тэр номхон бор нүд одоо түүнд талархсан байртай царай нь гарan тасайнатай байхажээ. Шаравга. За хүүхдээ харсан бол одоо холдоо халдвар оруулчих. Тэр хөшгөө буулгаад наг уран татчих. Аав нь хүрт эртэл төр нээч гэж домж хэлсэн. Ингээд хэсгийн төлөөлөгч томото нарахгүй за гисэр ёсчлан хийгээд авдаргаллан домчин ойролцоо суугаад таныг хайж танад давхиж очиод ирлээ. Та чинь хэдийдээ зөрөөд ороод ирвэ хэмээн нилээд хүлхэн болсон байртай намдуухан асуухад миний хүүхдүүдийг 9 минут гаргаж эхийг нь төрүүлж өгсөн талархлаа гэдгээ өөрийн харцаар илэрхийлээд авах шив. Домж чимээгүй л урдаа тавьсан судраа дахин эргүүлэн уншиж суух бөгөөд тийхүү хэсэг тасралтгүй амандаа дөнгөнүүлснэ. Чамаас хариугаа авах гэсэн чи чинь нинж бясалгаад ургуулад авчихсан хүн юм уу да? Энэ хүний хамаг эрдэм ингээд биетэй хамт булагдваа хөрх. Одоо дараа чи хэдэн төрлөө олтол наад оюун санаанаасаа чөлөөлөгдөж чадхааргүй бол та нараас болж өнөдөн хугацаанд өвлөгдөж ирэхдээ манжуудад ч булагдаагүй сайхан хайрын эрдэм чадлуудыг үнгүүдүүлээд хайчихлаа хэмээн их сүртэй чангаар хэлчихэл босоочул гараад явчихлаа. Хаалга хаахынхаа өмнө эргэж хараад наад хүүхдээ эрдэм ном сургаж хичээлийн мөрхөөлгөөрэй доо. Хонь мал хариулж хөдөө хөхрүүлж гадаа гандуулаад байв. Элдв өвчин шалдав ороовол надад хэлнэ үз химээч. Хэсгийн төлөөлөгч гэж түүнээс айж байгаа ч малах. Хэсгийн төлөөлөгч ирчихсэн тэрүүхэн хооронд манраад юу болоод байгааг ойлгосонгүй үг хэлж чадахгүй дотроо дүлэгнэн суухад галын хөвөөнд цай бэлдэж байсан шаравга. Цайлуу хурдалж үз. Цаад хонио гаргаад шүл ус бэлд гэхэд сая л ухаан орсон мэт гадаа уйсан хонио төхөөрч их нэртэй шинэлхэн шүл бэлдэж өглөө. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин Угта үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тооч. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хос 2, Их Монгол радио
2021 он. Сонсогчдаа их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлнэ.